байцгаана уу? Ариун санаа бай. Зя өнөөдрийнхөө бичлэгээр бэ штэ. Энэ бичлэгийг хийх ёстой юм санагдсан. Энийг яг ингээд бүр ингээд амар баярлалж явахт би үн захиалсан зав. Гэтэ бүр мангар удаж байгаа гэсэн. Бараг 2 сар мал болж байгаа гэж байна уу? Юу вэ гэхээр хүн болгонд 1-2 шишиг байдаг. Магадгүй зарим хүмүүс нь хэдэн шишигч байж болно. Тэгээд яг хөөхөн гэтээ надад байгаагүй. Би ер нь ингээд тэмжих ингээд амар тийм баярлалаад байгаа юм нэг тийм дуртай биш зөө. Дуртай биш ингээд дуртай биш зөө. Зүгээр ингээд тоодоггүй. Тийм ямар ч тийм сонирхолгүй гэх юм уу? Лабубу өнтер гэдэг. Гэтээ би лабубу авсан. Жод ажил дээр амар олон үйлчлэгчнэр амар олон найзуудтай шүү дээ. Бүгдээрээ лабубу гэж яриад ингээд миний урд ингээд амбаксинг хийлмэгээл тэгсэн баггүй юу? Тэгэл би аль харийн наадах чинь ингээд нэг ганц хоёр удаа байрлал харсан. Цүнх мөнгөнд өнжүүлцээ явж байгаа хүмүүсийг амар харсан баггүй юу? Тэш юм уу? Маа том үзэгч нартаа бэлгэлнэ. Бэлгэлэхдээ би бол зүгээр л бэлгэлэхгүй. Ой чи холдооч. Холд минь хөөнөш. Найшраа юу юм яа гэж. Маш инээдтэй сквал амар шиг гонгийн сквал бүр үнэхээр өөртөө болсон тийм аим шигтэй болсон явдлаа яриад ингээд биччих юм бол би уншиж байгаа тэр дундаас нь ингээд хараад шууд каргод ч юм зэ. За одоо энэ шилжих яг карг юу unboxing хийчихье. Би яриад өөрийнхөө хүч чадал бардчих. За. Ингэж мэгдэг үстэй. Би өөр тийм юм unboxing хийж байгаа бичлэг ерөөсөө хийж байгаагүй юм тий. Ерөөсөө огт. Тэгэл ээж нь опер шүү зүгээр. Окей, хөө. Окей, ямар ч нэг иймэрхүү салхуулттай юм байна. Энэ хүүхдүүд энийг цэвэрлэлээр өөлж байгаа ажилтаа амьдрын шүү. Цэвэрлэн шүү. Жон цэвэрлэн амьдрын шүү гэнэ. Зя. Энэ дээрээс нэг урд онгоолгод юм шиг байна. Окей. Ингэж онгоолгод. Энийг ямар өнгөтэй гэж бодчих та нар таагаар чи холттой ээж нь ингээд ажил хийгээд штэ чи. Баасны ч юм ингээд олох гээд ээж нь ингээд бүлтэн зүтгэж штэ хар шөнөөрөө. Би сая уйлаад чад орж ирчих. Мөрнүүд ийм туртай байдаг гэсэн ш нэрээ. Одоо чи унлаа. Зя. Минь хамран дээр юм алдсан үгүй шүү. Ихнийхэн цавыг онгойлгоцгоо. Би баг үнэ харч байгаа юм шүү гаднаас нь. Ногоо мөгөө өнгөтэй юм баг шүү хэ. Холт минь хөө. Ёо. Ийм өнгөтэй. Миний хөөний таалагдчих байна уу? Тоглох уу? Энэгээр. Үгүй юу. Толгой нь бол иргэдэм юм ба штэ угаасаа. Окей, эхний өнгө нэг ийм сонин минт өнгө гарч ирж байна. Минт өнгө. За чи нэшэр. Манай баг бас яаж дутах вэ? Өөрсөндөө нэтэл гардаас юм гараад ирсэн чи хаягаад байна уу юу? За минт өнгө. Энийг авмаараа хүн маш инээдтэй гоё юм бичээрэй заяа. За минт өнгө байна. Дараагийнх нь энэ уутны цаанаас амар сонь харагдал шүү дээ. Энэ яган байна. Хөөе, хоёр ямар сони юм бэ л холтолтой. Яган биш юм байна. Ийм оранж өнгө гэх юм уу? Пич өнгө гэх юм. Энийг ямар өнгө гэдэг юм? Мэдгүй тэгснээ сони ийм өнгө нь холилдсон ийм сонирхолтой. За яах вэ? Маш хөөрхөн. Гэтэ энэ бол таалагдлаа. Эний өнгө нь бол таалагдлаа. Би жоох юм гэгээлэг өнгөтэй юм таахгүй юу? Окей, ийм хоёр байна. Энийг авмаараа хүн амар муухагаар хаягдсан төгөө бичиж yazаа юу. За, гурав дахь нь.
Өдөр бабуугоос чинь тэгснэ нөгөө нэг өнгөнөөсөө болоод үнэн өөрчлөгддөг гэх юм байдаг л. Мэдгүй би тийм ч юусэн мэдгүй байна. За 3 дахь шүү заяа. Энийг ямар өнгө гэж бодож байна? Хардаад байгаас тийм. Энэ бас энэ минтгээ адилхан өнгөтэй юм шүү. Бараг тийм бэ тий. Гэтэ харъя. Йоо, энэ гэхдээ ямар амар сонио өнгө вэ? Энтэй адилхан биш заяа, адилхан биш. Тийм, сонин ягаан, ногоон амар цус хойлолт зөнгөтэй байна. Манай хүүхд баг энэс айгаад энэ доороос гарч ирэхгүй шүү дээ. Энээс толгой молгоо хэлдэг. Бүгднийх нь л толгой хэлдэг юм шүү дээ. Окей. За нэг иймэрхүү өнгө төрхтэй мавмаарга хүн бол надад баг ахта хамгийн ичвэртэй байдалд орж исэн түгээ бичиж шүү заяа. За дөрөвдөх нь. Би бүр яг далтганаад байгаа юм шиг. Өнөөдөр ингээ манай ажилтгаар заяа. Нэг тийм гар урлал хийдэг нэг манай байнга үйлчлүүлэгч тэгэхгүй нэг амар хөөрхөн хүн бидий. Тэгээд байнга үйлчлүүлэгч нартайгаа ингээд хоорондоо ингээд амар тотно болохоор ингээ бөөнөр ингээ найзалдаг. Тэгээд тэгсэн чинь ингээд манай тэр охин ирээд тэгээд бас манай нөгөө байнга үйлчлүүлэгч нар ирсэн. Тэгээд тэр угаасаа ингээд уулзсан ингээд манай дэлгүүр дээр уулзсан гэж ирсэн лсэн билээ л дээ. Тэгээ ирцгээс юм билээ заяа. Тийм нэг гар хатгамлаар юм хийдэг охин чинь нэг хар муур, нэг цагаан муур юм жижиг иймэрхүү. Ингээд өөрөө ингээд шигээд ингээд аваад ирсэн байдیں۔ Тэгээд тэгсэн чинь хар муур авсан залуу надад гайхуулаад би ажиллаа гэж завгүйсэн байхгүй. Тэгээд би очиж чи одоо хар муур зуртай юм чи наадахаар яатай ойдр гэдгсэн чи. Үгүй байгаа гэд хар муур байгаа гэд. Байхгүй чам чи ямар муур тийж идэм байхгүй шүү дээ чам аудр гэдгсэн. Тэгээд амар дүүх тахгүй. Тэгээд яг тоглоом шоглоомор л тэгж байгаа л дээ би тийм дээрлэх хүн биш заяа. Тэгээд тэгсэн чинь үнээр хар мууртай байсан. Тэгээд өөрийнх нь муур биш ээж нь чийдэг. Тэгээд би бүр ёо гэж байжсэн чи манай байнг гойшлоо. Ана би тэнд өөрөө хийгээд өгөө. Би тэнд бүр хоёрыг хийж өгөө гэж. Тэгээд би удахгүй хоёр тийм хатгамал хар мууртай болно. За дөрөвдөн шүү guys. Дөрөвдөн. Чи нэг зунгаваа чи. Энэ уут нэг уурж үзэх үү. На бүсний нөхч харагдаад байна миний хөө. Холдоод өг. Энэ жоохон айтах өнгөтэйсэн бол жоохон цайвар байсан бол уул нь баг цагаан юм биш үү. За дараагийн өнгө нь ийм сонин чирнэлийн ягаан магаан цэнгэр мэнхэр хоёр чихэн ийм өөр өнгөтэй ийм сонирхолтой бачка байна. Энэ ихтэй амар царайлаг юм байна. Энэ өнгө нь л таалагдлаа заяа. Нүд мүд нь эдрэж нүднүүд нь угаасаа өөр юм биш. Окей. Эднэрийн нүднүүд нь өөр юм байна заяа. Нүднүүд нь. Энэ ногоон, шаран, ягаан. Энэ чинэл ягаан гэдэг юм байна. За та хоёр хуулцсан. Хоёр хуулцсан шүү. Миний үнэш шүү. Харам гараад ирээсэй. Гэтэ энэ миндээс харам гарч ирдэг юм болов уу? Яа би гэхдээ эднэрийг буцаа савнд нь хийгээд ой энд дээр юм шүү дээ. А зүгээр л юм карт юм байна. Хар өнгөтэй нь бүр амар үнэтэй нь байд юм бол бисээ мэдэхгүй л юм л та. 1 2 3 яа. Ингээдээ бас хөөрхөн. Айгу тийм яг эргэжлэг өнгөлөө юм л та. Би сая юу лээ сая энийг хэлээгүй штэ. Энийг авмаарга хүмүүс ээ штэ. Надад намайг амар хөөрхөн гэж магтцаа юу гэх юм бол шууд. Мэ. За энийг вэ штэ. Энийг Яг уу. Юу хэлэх вэ? Арх хамгийн сайн таадаг нь авцаа юу. Би бүр амар таг өгтэй. За одоо сүүлийн ганц үлдсэн.
Сүүлийн ганцаа яг ялах вэ? Сүүлийн ганц нь штэ. Яг ингээд жинхэнэ хайр байдаг гэдэгт итгэдэг хүн. Яг ямар зүйлээс жинхэнэ хайр байдаг вэ гэдгийг надад гоё бичиж өгнө шүү заяа. Чи яг гам хохин шүрлээд байгаа. Яси миний хүү. Тарилж. Йоо зөө. Манай хүүхд ер нь сүүлийн үед дандаа миний өвөрт унтдаг. Дандаа яг суган дотор орж ирээд ингээд. Гэтэ ингээд 2 4 хөлөө миний гизрүү ингээд жийж унтдаг. Айгу атмаа. За энэ өөр ямар өнгө байх хэрэгтэй юм бол ийм сонин ягаан, бас ийм сонин ягаан, бас ийм ягаан, ногоон, цэнхэр. Солонгийн 7 өнгө. Эндээс баг сонин улаан байд юм болов. Улаан өнгө сайн мэдгүй л энэ гэдэг үзцгээе. Миний дахиад үдэ амжаад би дахиад харахад үзэх үү. Би бас хараг байгаа юм заа. Би энийг яг тийм амир мангар үгүй би энийг яг хар өнгөс гарч ирнэ гэж би бодчих. Би яг хар өнгөс гарч ирээсэй гэж би хүсэж байгаа. Хүсэл биелээ болно. Хүн юу бодно тэр нь гарч ирнэ. Хүн юу бодно тэр нь бүтэн амжилттай амьдрна. Mindset гэдэг. Хар. Энэ бүр ямар сонир өнгө вэ те? За яг уу би энийг хар гэж хармаар байвал хар л гэж харна. За тэгээ өнөөдрийн маань бичлэг нэг иймэрхүү заваарсан юм боллоо. Тэгээ эдэн шиг царамуутай лабубу. Та нар тэгээд эдрийг ав бүгдийг ав. За нэг иймэрхүү яах вэ? Яг ингээ unboxing хийн гэдэг бол ерөнхийдөө бол дэжгүй юм байна. Маш дэжгүй. Тэгээд эдрийг одоо бусдын буцаага цав савнд нь хийн тэгээд та нартаа өгнөө. Авцгаа. Харам гарчсан бол хэрэгтэй байсан. Дараагийн зүйл. Дараагийн unboxing хийх зүйл. Үнэртэй ус гэсэн надад. Энэ яагаад надад ирсэн бэ гэхлээр би бэлэг авсан. Бэлэг. Манай захирал надад өгсөн. Захирал маань намайг хайж угаасаа орос ивсэн гэж хэлээ өстэй тий. Тийм учраас ингэж задлаа шүү дээ. Одоо мэдгүй ингэж задлсан гэж бодож байна. Ингээд. Ийм дөрөв шиг шууд онгойлгонгууд нэг өнөр чинь заяа. Эхнээс нь цацаад тийм оноо өгцгөө. Би өнөртөө цацдаг гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр өмнө нь бас манай захирал Европ руу аялал явахдаа одоо ингээд бэлэгэд өнөртөө сахиж өгсөн байхгүй юу? Тэгээ тэр өнөртөө ус нь одоо л манай гэрт байгаа. Гэхдээ хэрглэж байгаа. Хаана хэрглэж байгаа гэхлээр муурнуудынхаа нойлд хэрглэж байгаа. Яг өсрөө цацаж болчоор юм байвал цацсан заяа. Энд чи 8 дэж хүн байна уу? Энэ өнөр бол одоо амар таалагдлаа заяа. Би энэ өнөрт 10-аас 9 оноо өглөө. Би энэ өсрөө цацаж чадах юм байна. Муурны 0 руу цацахад бол арай тийм хайран үнэр. Жохон хайран үнэр юм байна. Нэгтгэн. Бэлтгэн үз. Лабубун цацаа өндөрлөж бай. Дайч муу юм. Энэ уураа цацаж өндөрлөе. Хоёр дахь бүр гоё юм байна. Хөөс энэ ч өнөртөө усан дуртаалаад авчих үү дээ. Окей. Хоёр дахь өнөртөө усанд нь би болохоор юу яалаа? За 9 оноо өглөө. За 9 оноо. За энэ бол 벌써 аль үжинэ өнөртөгдчихлээ. Айгуу тийм онцгүй юм байна. Гэтэ нэг цасаа өндөрлөдөг.
эрэгтэй хүнд амар гоё үнэртгэр юм байна. Юу н дэжгүй. Яг эрэгтэй хүнээс үнэртүүл би бол дуртай юм байна. Надаас биш эрэгтэй хүнээс. Би нэг найз залуудаа хадгалж гарч ирлээ. Яг өөрөө бол төрөхгүй, өөрөө төрөх юм бол би нэг 10-аас 5 оноо. А эрэгтэй хүнээс би үнэрлэн, найз залуугаас үнэрлэнэ гэх юм бол би 10-аас 100 оноо. Гол найз залуу маань болохоор 100 оноо шүү заяа. Өөр залуучууд төрөх юм бол 3 оноо шүү. Энийг нь одоо сүүлийнхийг нь үзье. Энэ яг ямар гэж юм бэ? Нөгөө нэг ганданлуу оронгууд нөгөө арц аршаа энэ төр зардаг хэсэг рүү оронгууд тийм арц аршааны үнэрлэлт холилдоод нэг сонио үнэр үнэртдэг дээ. Яг гоё үнэрлэлтэй. Гэтэл энэ бол манай хоёр муурны 0-ны үнэр болохоор шийдэгдлээ. Окей. За өнөөдөр бол нэг тиймэрхүү байлаа. Өнөөдөр би ажлаа тарж ирээд лабубуга ажилласаа чирж ирсэн. Ажил дээр уулын бичлэг хийчихэ гэж утсан чинь мик маань байхгүй. Мик авчраагүй. За. Нэг ийм 6 маш царай муутай илдүүтэй хөөрхөн. Надад бол энэ дундаас явж за ямар ч та нар өөртөө мэдээ харчихгүй дөө. Ийм 6 өнгө. Надад байна штэ. Хамгийн таалагдсан өнгө нь энэ. Хамгийн таалагдсан өнгө. За тэгээ та нарын энийг тэгээд миний хэлсэнчлэн юун дээр юу гэдгийг би сайн санахгүй л та гэдэг бичлэг үзээ санджина. Юмудаа бичээд авцгаагаарэ. За тэгээ өнөөдрийн бичлэг маань энэ хүрээд өндөрлөлөө. Тэгээд энэ утга учиргүй unboxing хийсэн бичлэгээ үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Ариун санаа байлаа. Та бүхэндээ маш их хайртай шүү. Дараагийн бичлэгээр уулзцгаая.